ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж урсаж буй усанд нь эрдний саран эрхэлсэн буняарт тал хөндөй өмг төгөлдөр уулс уудам говийн их нутаг утгуучрын хорвоод намайг тосч авсан их орн ард зүвийн их орн миний Монголоо. Тийм ээ. Ард зүвийн их орн маань хөгжлийн шин замаар замнаад 20 гаруй жилийг үдчихэв. Энэ хугацаанд алдаж онсон зүйл бидний туулж өнгөрүүлсэн амьдралд олон ч гэлээ хүмүүн бидний оюун ухаан хичээл зүтгэлээр бүтсэн түүхэн гайхамшигтай бүтээн байгуулалтууд болоо. Эдийн засгийн үлэмж нөлөө үзүүлж ирсэн уул уурхайн салбараа эргэн харъя. Монгол улсыг төв дэлхийн анхааралд оруулж гадаадын туршлагатай эрх хүндтэй хөрөнгө оруулагчдын цувааг даллан дуудаж үндэсний компаниудыг хөл дээр нь босгосон салбар бол уул уурхай. Зөвхөн 1994 оны өрнсөн үйл явдлууд л гэхэд уул уурхайн салбарт цоошин хуудсыг нээжээ. Ховийн хвшлийг анх удаа геолог уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн ашигт малтмалын тухай хууль 1994 онд батлагдсан бол аж ахуйн нэгжүүдийг игнэндэн нэгтгэж хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж төр засаг олон нийтэд дуу хоолойг нь хүргэдэг анхны төрийн бус байгууллага Монголын уул уурхайн үндэсний ассоциац мөн 1994 онд мэндэлсэн юм. Монголын уул уурхайн үндэсний ассоциац энэхүү өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож байна. 94 онд чинь хидэн их чухал үйл явдал боллоо л да. За нэгдүгээрт ер нь одоо Монгол улсын эдийн засгийг уналтыг зогсоож тэгээд одоо өсөд дээдлэх ийм боломжтой их усүр юу байх вэ гэж ингээл яриад зөвлөлдөөл хэлцгаасан. Тэгээд иймд бол одоо ашигт малтмал юм аа. Бидэнд одоо байж байгаа, мэдэгдэж байгаа асар их хэмжээний ашигт малтмалын нөөц. Энэнийг одоо ашиглах асуудал дээр анхаарлаа төвлөрүүлье гэдэг ингэсэн. За тэгээд 94 онд тэр ашигт малтмалын тухай хууль гаргаваа. Дараагаар нь төрийн бус байгууллагын тухай хууль гарлаа. Тэгэхээр зэрэг энэ ашигт малтмалын ийм ассоциац байгуулах эрх зүйн үндэс бас бий болгох гэж байгаа байхгүй. Ер нь Монголын эдийн засгийн хөгжлийн суур салбарын нэг бол хувийн хвшил байна гэсэн төрийн бодлогын ерөнхий зарчим тийм байлаа тийм. Тэгээ эхний үед бол нөгөө гишүүд цөөтэй. Энэ ассоциацийн чинь одоо гол санхүү эдийн засгийг бүрдүүлдэг нь гишүүдийн татвар шүү дээ. Тэгэхээр татвар төлдөг тийм тэнхээтэй одоо мөнгө хөрөнгөтэй байгууллага асар цөөн байв. Ер нь мэрэгжлийн бус байгууллагаас холбоод байдаг юм байна. Энэ бол төр засагтаа бас дэм болдог. Төр засагтаа дэмжлэг үзүүлдэг. Мэрэгжлийн одоо дуу хоолойгоо гаргадаг. Ийм бус байгууллага байвал тийм байна гэсэн санаанууд бид нар ярьдаг байсан л да. За ингээд одоо тэр үеийн одоо техник сургуулийг бид нэрлэсэн. ТИС-ийн уул уурхайн танхим дээр асиг инженерүүд цуглараад одоо би сайн Оржмогийн Бата гэж юм байсан. Гаплийн тулга Сэдэн дөржигэд одоо шүдийсэн багш байгаа. Пүрв доктор байна. Текс сайхан гэдэг бас бол инженер байна. За ингээд ийм олон усууд цуглараад бид үнцэнтэй насаас гэдэг анх байгуулах анх эхэлж байсан. За ийм одоо үүсгэн байгуулагчтай нэг нь одоо болсон дагс өнөөдрийг харахад бас л одоо чинь хөвтэй сайхан тохиолдол байжээ. Уул уурхайн салбар дан амжилттай явж ирээгүй юм. Хууль эрх зүйн орчин, татврын бодлого, улс төрийн сонгуульгээд маш олон саад бэрхшээлийг туулж, тэдгээрийг зөв зүйтэй даван туулах сорил аж ахуйн нэгжүүдэд байнга тулгарсаар ирсэн юм. Албаны салбарыг хөгжүүлж, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ассоциац гишүүдийнхээ оролцоотойгоор тухайн үед ихээхэн идвэх санаачлаг гарган төр засагт дуу хоолойгоо хүргэж байсан ч 68% татвар гарч ирэн амжилттай яваа салбараа унгасан түүх бий. Энэ алт хөтөлбөр гэдэг маань өөрөө Монгол улсын эдийн засаг тэр хүнд үеийг өөрийнхөө нуруунд дээр 10 гаруй жил үрээд явсан ийм мундаг том салбар юм байна. Энэ нь бол одоо та бүхний хамгийн сайн мэдэх гинтийн ашигын татвар гэдэг 68% татвар алт олборлагч нар дээр тавьж исэн. Дараа нь шил салгаал
урт нэртэй хууль гэж одоо алдарт хууль гарч ирж байсан. Энэ бүх зүйлүүд маань энэ салбарыг бол одоо хамгийн хүнд байдалд оруулж исэн. Энийг бол болоод сөрөг үзэгдлүүд эдийн засаг дээр ч тэр байгаль орчныхаа салбар дээр ч тэр гарч ирж энэний нэрийг улам их муугаар татчихсан. Энгийн жишээгээр хэлэхэд дэлхийн зах зээл дээр алтны ханш хамгийн оргил үе дээр хүрж явах үед Монгол улсын олборлолт хамгийн доод зэг дээр хүрж исэн ийм л парадоксыг бий болгож ирсэн. Манай энэ хуулийн зохицуулалт хамгийн дээд зэг дээр хүрж исэн үнийг хамгийн их орлогоор боломжоор ашиглахынхаа оронд хамгийн харгас хатуу хуулиудыг гаргаж ирж энэ салбарыг улам их далд хэлбэрлөө оруулах, зогсоох, хуулиас гадуур болгох. Ингэснээрээ цаана үр дагавар нь улс 2005 онд 24.5 тонн алт хүлээж авдаг байсан энэ болон болцоогоо алдаж тоон өрөхгүй алт хүлээж авдаг хэмжээндээ болтлоо дороотж исэн ийм л үр өгөөчтэй хуулиуд. Тэгээд одоо өнөө хуулийн хүчингүй болгосон шүү дээ. Тийм ээ? Тэр гинти ашигын дотор тэр 68% чинь их хурл. Тэгэхээр ассоциац зөв юм яриад зөв юмыг хилээд байсан байна шүү дээ. Тэгээд тэрнийг тухайн үед нь яасан бол ухаан одоо Монголын алтны аж үйлдвэрт тийм айхтар уналт бий болох байсан ч юм уугүй ч юм уу. 2013 оны 1 сараас эхэлж бид нэр энэ уул уурхайн ассоциацтай ярилцжээж энэ салбарын хідэн бас нэг амьд үлдсэн компаниуд нь хоорондоо хилцжээж нэлээ их энэ улс төрийнхэн төр захиргааны олон нийтийн улс салбарын энэ улсуудад ойлгуулж ярьж явж ирсний үр дүнд тодорхой хэмжээний ахиц алхмууд гарч байна. Тэгвэл өнөөдөр улсын их хурл, засгийн газар гээд төр засгийн байгууллагууд ассоциацийн санал бодлыг анхааралтай сонсдог. Салбарын бодлого чиглэл, хууль тогтоомжийн төслүүддээ дэмжлэг авдаг болсон нь салбарыг зөв голдрлоор хөгжүүлэхэд түлхэц болж байна. Сүүлийн жишээд өртөхөд уул уурхайн салбарын үндсэн хууль болсон. Эрдэс баялагын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан батлахад уул уурхайн ассоциац ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. 94 оны хууль гарснаас хойш одоо ингээд 97 2006 оныг ингээд 3 хууль эрх зүйн орчин одоо ингээд дамжаад явж байлаа ч гэсэн бүх хуулиудад одоо адил одоо сайн муу талууд байгаа. Тэрийг тоож барах арга. Гэхдээ ерөнхий жанжин шугам болохоор ингээд хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн дэмжсэн ийм эрх зүйн орчинд явж ирлээ. Ингээд хувийн хөвчлийн хөрөнгө оруулалт төрөлсөөр юу орж ирсэн бэ гэхээр тэргүүний техник технологи орж ирж байна. Ажил их шуурхаа шийдвэр хурдан гараад явж байна. Тэр хэмжээгээр одоо өндөр техник технологи ашигладаг учраас тэрнийг ажилуулдаг дэлхийн хэмжээнд одоо өрсөлдөж чадах хэмжээнд тийм боловсон хүчин бий болгоод явж байна шүү дээ. Тэгээд дээр нь одоо энэ үндсэн одоо уул уурхайн том төслүүдийг дагаад маш олон жижиг дунд бизнесмэнүүд үйлчилгээний байгууллагууд тэр хэмжээгээр өснө юм дээ. Тэгээд тэд нар нь одоо энэ том одоо үйлдвэрлэлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд бол бас одоо үндэсний болон дэлхийн хэмжээний стандарт мөрдөх шаардлага ус тэр бизнес өөрөө бас хөгждөг бишээ. Тодорхой одоо хөгжлийн үе шатыг даваад туулж явж байна л да. Тэгэхээр энэ бүгд ингээд бүхэлдээ бол бидний өнөөдөр зөвхөн уул уурхайн үйлдвэр гэдгээс гадна ажлын бай бий болгох, бүс нутгийг хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, тэгээ жижиг дунд бизнес хөгжүүлэхэд маш том төлөвлөс боллоо шүү дээ. Энэ байгуулагдсан 20 жилийнхаа хугацаанд хэд хэдэн одоо том арга хэмжээг анх Монгол улсаас санаачлан зохиолж ирсэн л дээ. Тухайлбал энэ дээр одоо жил болгон уул уурхаад ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн яармаг 8 техийг одоо амжилттай зохион байгуулж ирсэн. Сар гарангийн өмнө одоо 8 дахь удаагийнхаа одоо үзэсгэлэн зохион байгууллаа. За мөн Discover Mongolia гэж гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг жилбэр зохиож ирсэн. Энэ жил одоо 12 дахь зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын үр дүнд бид эрдэс салбарыг одоо дэлхийн хэмжээнд одоо сурталчилж таниулж байгаа ийм том арга хэмжээ болдог. За энэ жил энэ арга хэмжээг нэлээд өөр мөцөөр нэлээд одоо том хүрээнд уул уурхайн яам агентлагтайгаа хамтран зохион байгуулахаар одоо сая санамж хүчиг үйлдэл ингэ явж байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциац анх байгуулагдаж байх үед 83 гишүүн элссэний 13 нь аж ахуйн нэгж байсан бол өдгөө 213 гишүүн байгууллага аж ахуйн нэгжтэй болтлоо өргөжин тэлжээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацыг байгуулагдахад анхны гишүүнээр нь элсэж байсан Монголын алт, Бороговд, Алтан дорнод Монгол, Caterpillar-ийн Монгол дахь дистрибьютор Wagner Аз тоногт хөөрөмжгээд гадаад дотоодын олон компани өнөөдөр нийгмийн хариуцлагын өндөр түвшинд салбараа түүчилж явна. Хоёр хөгжлийн аж ахуйн нэгжүүд
нийгмийн бүхий салбарт үүсч бий болсон 1990-ад оны ихэнх үед 1993 онд тухайд мак компани байгуулагдсан. Мак компани бол болов үйл ажиллагаа биологи хайвал улирхан чиглэлээр анх бол алтны олборлтын шороотын олборлтын үйл ажиллагаагаар мак үйл ажиллагаа хийсэн байдаг. Өдгөө 20 жилийн ойтойгоо золгосон тус компани улс их орныхон хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсан олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж компанийн нийгмийн хариуцлага, бизнесийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр салбартаан үлгэр жишээтэй ажиллаж ирсэн юм. Зөвхөн нүүрсний салбарт гэхэд нарийн сухайтын уурхайгаас 2010-аас 2012 онд жил дараалан 5 сая гаруй тонн нүүрс олборлож түүхэн дээд амжилтуудаа тогтоож байлаа. Тэгвэл өнөөдөр цагаан суврагын зэс молибдины уурхайд жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэргээд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлсээр байна. Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт тэр тусмаа өндөр технологи бүхий хүчирхэг техникүүдийн анхны шанг Caterpillar-ийн брэнд татсан. Үүнийгээ дагаад барууны шилдэг менежмент, удирдлага, боловсон хүчний бодлого нэвтэрчээ. Монгол улс дэлхийд алдартай брендийг тусгаар улсуудын хамтын нөхрөлийн орнууд дотроос анх удаа албан ёсоор борлуулах эрхийг авч Америк нэгдсэн улсын Колорадогоос Wagner Аз тоног төхөөрөмж компанийг Монголд оруулж ирэн Caterpillar-ийн албан ёсны дилер болгосон түүхтэй. Бид нар бол сүүлийн яг одоо 16 жилийн харах юм бол ингээ харахад бол нэг амарх юм шаардж байгаа боловч маш их юм хийж бүтээсэн байдгийн. Тэгээд нэлээд хэмжээний улс орондоо маш их хэмжээний татвар одоо төлсөн байдгийн. Тэгээд шударгаар үйл ажиллагаа явуулах, авилгагүй орчин, авилгагүй бизнес, авилгагүй оронд ажлыг одоо орон даяар юм яригдчих байна те. Бид нар бол энэ зарчмаар сүүлийн 16 жил болж. Монгол улсын уул уурхай эдийн засгийн салбартаа урд өмнө хийж байгаагүй томоохон алхам бол оюу толгой. 2001 онд барууны хөрөнгө оруулагчдын хүчээр нээж илрүүлсэн оюу толгой орд өдгөө улсын маань хамгийн том бүтээн байгуулалт болж хөгжил дэвшлийн нэгэн томоохон гарц болж байна. Оюу толгой бол Монголын шинэ үеийн уул уурхайн бодит түүх юм. Олон мянган ажлын байр, ханган нийлүүлэгчдийн бизнес, дэлхийн шилдэг технологи, уурхайн цогц стандарт гээд цөөн үгээр дурдж боломгүй их зүйлийг оюу толгой компани өрнүүлжээ. Бараг компани 2003 оноос эхлээд Цэлэнг аймгийн Баянгол сумын нут идэвхшрийн хөндөд Бороогийн алтны үндсэн ордын хөдрийг олборлох, боловсруулах үйл ажиллагаа эхлээд доолж ажиллаж байна. Энэ хугацаанд бол ассоциацтай олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Үүний нэг жишээ бол хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр олон улсад мөрдөгдөж байгаа, хэрэгжиж байгаа тэргүүний арга барилыг нэвтрүүлэх, бусад одоо уул уурхайн компаниудад энийг дэлгэрүүлэх тал дээр бол хамтарч ажиллаж байгаа. Бороо компани үйл ажиллагаа явуулсан зэгээс эхлээд үйлдвэрийн аюулгүй байдал дээр онцгой анхаарч ирсэн. Олон улсын тэргүүний арга барилыг хэрэгжүүлж ажилласнаар хөдөлмөрийн чадвар төр алдсан, ослын тоог хамгийн бага хэмжээнд барьж чадсан. Мөн одоо байгаль орчмын тал дээр бол нөхөн сэргээлтийн ажлыг бол маш үлгэр жишээж хийж нийт одоогийн байдлаар 400 орчим гад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийгээд байгаа. Компани одоо хэрэгжилж байгаа тоног төхөөрөмжид технологийн хувьд бол өнөөгийн түвшинд олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа хамгийн дэвшил тэргүүний технологи, техник, арга барилыг одоо хэрэгжүүлж, хэрэглэж ингэж ажиллаж байна. Ийхүү Бороо Gold компани Бороогийн уурхай, гацуурт төсөл, нургуулан уусгах төсөл гээд олон төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Алтан дорнод Монгол компани анх 1997 онд байгуулагдсан. Өдгөө хүртэл алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол улсын хэмжээний томоохон уурхайнуудын нэг. Монгол залуучууд нийлж зориглож авч явах үед бол нөхцөл байдал мэдээж санхүү, эдийн засаг, нийгмийн асуудал нэлээд их хурц хүнд байсан. Ямар ч байсан өнөөдөр 2014 он гэхэд бид нэр тухайн үед ярьж амлаж исэн их л олон ажлуудыг хийж гүйцэтгэж барагдууллаа. Нэлээд амжилттай ажиллалаа. Зөв эдийн засаг бизнесийн хувьд бол өнөөдөр ашигаа олж чадаагүй байгаа гэсэн 300 гаруй сая долларын үр төлбөрөттэй компани байсан.
энэний дийлэнх хувь нь татварын өрөн дээр явж исэн, арилжааны банкнууд дээр явж исэн, байгаль орчны хохирол нөхөн сэргээлтүүд дээр явж исэн. Энэ бүх асуудлуудыг ерөнхийдөө бол одоо дийлэнх хувийн шийдэж барагдуулж дуусч байна. Зөвхөн энэний хүчинд өнөөдөр улсад нэг том татвар төлөгч байгууллага 800-900-аад хүн ажлын байраар хангаж идж байгаа ажил олгогч үүсч гарч ирж байна. Алт олборлох үндсэн үйл ажиллагаагаа явуулахдаа байгаль экологийн асуудлыг энэ тэргуунд тавин ажиллаж байна. Energy Resource компаниг Монголын нүүрсний аж үйлдвэрийн нүүр царай гэж салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Шинэ удирдлага, шинэ менежментийг Монгол залуус өөрсдийн хүчээр уул уурхайн салбарт нэвтрүүлсэн юм. Energy Resource компани болоо болгоомжны асаасын гишүүн байгуулснаас дараа илссэн. Одоогоос нь нэг 20 жилийн өмнө улсын хэмжээнд жилдээ 5 сая тонн болсон. За өнгөрсөн 13 оны байдлаар манай улс зинтэй 30 гаруй сая тонн болсон. Energy Resource компани манай компани өнөөдрөөс жилд 10 сая тонн болсон. Манай компани дээр яг ухаануудын орд байж байгаа баруун нарийн 2 нүүрсний огцнос. Монгол улсад байгаагүй нүүрс баяжуулах үйлдвэр амтны үйлдвэр 15 сая тонн ус одоор чадалтай бүтэн чадалтай үйлдвэрийг өнгөрсөн онд бүрний хүлээж авсан. Energy Resource компани захиалгаар 18 мегаватт чадалтай салхин орбиттэй ус хэрэглэдэггүй шинэ технологи цахилгаснаад баригдсан. Тэг уурхаан ашиглал баяжуулал бодлын технологи гайхалтай сайхан үндэсний компани гэдэг бол үнээр би одоо бахарч авдаг. Сүүлийн одоо 30 жил түрүүнцэнтэй агуу юм аргамж бол одоо хэрэгцээ гэдэг юм даа харж байгаа. Энэ бол одоо уул уурхаан салбарын үлгэр дуурай хэл. Монгол улсад уул уурхайн салбар дэлхийн жишг стандартын дагуу хөгжин эрчимжиж үндэсний компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болсны тод жишээг 2010 оны 10 дугаар сард Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаан гаргасан Energy Resource-ийн амжилтаас харж болох юм. Төрийн бус байгууллагын хувьд Монголын уул уурхайн үндэсний ассоциац хувийн сектортойгоо хамтдаа хөгжиж бэхжиж өнөөдрийг хүрснийг дээрх компаниудын үйл ажиллагаанаас харж болно. Тэгэхээр уул уурхай үндэсний ассоциац энэ хугацаанд ямар байдалтай одоо хөгжиж ирсэн бэ гэхээр Монголын уул уурхай үндэсний ассоциац дотоод арчлалтаа эрх мэдлийн хуваарлцаатай ассоциацийн одоо өдөр зохион байгууллагын үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нэгдүгээрт нь аяг их ажлууд хийгдсэн байдаг. Тэр нь бол одоо 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл 403 удаа өрчлөлт оруулахдаа яг одоо тэр сая ярьдаг асуудлуудаар өрчлөлт оруулсан. Дараа нь одоо ямар ажил хийж байгаа гэхээр уул уурхай ассоциац бол байгууллагын хувьд бол хараад эрхэм зорилттой байх ёстой. Дунд урт хугацааны хөгжлийн стратегтэй байх ёстой. Тэрнийг одоо бид нэр өөрсдөө боловсруулад ингээд явж байна. Дээр нь энэ ассоциацийн одоо ажилтнууд бас чадвартай мэрэгсэн байх ёстой. Тэрний тулд бол ажил үүргийн хуваар нь тодорхой байх ёстой. Тэр ажил үүргийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлийг хийх одоо дүгнэх шалгуур үзүүлэлттэй байх ёстой гэдэг. Үндсэндээ одоо бол бид нар ассоциацийн үйл ажиллагааг улуу бэхжүүлэх чадварчлуулах чиглэлд явж байна л да. Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялагын салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж салбарын тогтвортой хөгжилд бие даасан институцийн хэлбэрлэлөө эрчимтэй явж байна. Монгол орны ирээдүй уул уурхайгаас хамааралтай. Бага бүх баялагаан одоо цагт ухаж төнхөөд гадагшин экспортлоод байх бус дотоод дом боловсруулж нэмэн өртөг шингэн хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаан бэхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхэн хариуцлага та бидэнд новогджээ. Тийм ч учраас уул уурхайн салбарт бодлого зэгцтэй байх үүднээс эрдэс баялагын салбарт төрөөс баримтлах бодлогыг 2014 онд баталсан нь олон 10 жилийн цаатахыг харсан ухаалаг алхам болсон юм. Монголд ухаалаг, хариуцлагатай уул уурхай төлөвшин тогтно. Үүнд хувийн хвшлийнхний гол төлөөлөл Монголын уул уурхайн үндэсний ассоциац түүхэн үүрэгтэй билээ.